Тэгэхээр өнгөрсөн хугацаанд бол баг нийт зээл тэтгэмж авсан хүүхдийн тоол сая гаруй хүүхдэд энэ тэтгэлийн сан зээл олгосон байгаа шүү дээ. Сая гаруй хүүхдэд. Тэгэхээр 90-ад оноос хойш бол энэ тэтгэлийн сан одоо Монгол улсад шилжилтийн үеийн хүний нөөцийг бэлтгэхэд бол маш чухал үүрэг гүйцэтгэсэн сан гэдэгтээ бол хүн хэн ч одоо марахгүй болов гэж бодож. Хамгийн гол нь одоо ард иргэдийн дунд байсан нөгөө эрх мэдэлтэй хүмүүсийн хүүхдүүд эсвэл мэдээлэлд ойрхон байгаа хүүхдүүдэд давуу эрх олгогдсон юм биш үсттэй. Нэгдүгээр асуудал. За хоёрдугаар асуудал сонгон шалгалтууд одоо хууль бус болсон юм биш үсттэй. За гуравдугаар асуудал одоо энэ зээл тэтгэлгийг авчаад одоо үргээ биелүүлээгүй ингээд алга болсон юм биш үсттэй гэдэг нь ийм асуудал дээр бид нар мэдээллүүдийг яг ангилж зөв шүүж шийдвэр гаргах хэрэгтэй гэж ойлгож байна. Тэгэхээр өнгөрсөн 7 хоногт гаргасан мэдээлэлээр бол одоо гадаадад өнгөрсөн хугацаанд суралцсан 2000 гаруй сурагчдаас одоо 230 одоо оюутнууд зээлийн гэрээнийхээ үүргийг биелүүлээгүй зөрчил гаргасан. Улсад 10 тэрбум орчим төгрөгийн эрсдэл гарах одоо ийм бодиттой эрсдэл нүүрлэж байна. Тийм учраас энэ хүүхдүүд дээр бид нар одоо холбогдох хууль хяналтын байгууллагатай хамтарч энэ гэрээний үүргээ биелүүлэх чиглэлөө одоо эхний ээлжинд энэ ажлыг хийя. Хоёрдугаар асуудал бол өнгөрсөн жилээс Монгол улсын ерөнхийлөгчийн 130 сум 170 хорон дээр зарлагдж байгаа одоо оюутнуудын яг одоо ЕШ-ийн шалгалтаар 3 хүртэлх хичээлээр ЕШ-ийн өндөр оноо авсан оюутнуудыг нэг жил хэлний курс сургаад за ингээд одоо дэлхийн ихтэй сургуулиудад явуулж байгаа. Энэ хөтөлбөр энэ жил 2 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа. За энэ дээр бол одоо ямар нэгэн тийм ар өрийн хаалга гэдэг юм уу тийм ээ хардсан сэрдсийн хандлагууд бол байхгүй болов гэж бодож байгаа. Энэ жил 2 дахь жилдээ зохион байгуулж байгаа.